Өнөөгийн байдлаар Монгол улсад хотын төв номын сангийн дэргэдэх хараагүй иргэдийн уншлагын танхимаар дамжуулж номын сангийн үйлчлэгийг хараагүй хүмүүст хүргэж байна. Ингэхдээ CD-н дээр бичигдсэн энгийн ярьдаг номыг хурцган дээр бичсэн ярьдаг ном болон Braille буюу хараагүй хүний тэмтрэх бичгээр хэвлэсэн ном зэргийг үйлчилж байгаа боловч жирийн уншигч нартай ижил төвшөнд мэдээлэл хүлээн авах боломжгүй, ном уншиж мэдээлэл авахдаа удаан хязгаарлагдал байгаа юм а. Боловсрол хөгжил мэдээллийн технологийн төв төрийн бас байгууллагын тусламжаар хийгдсэн Daisy номын санг эхний ээлжинд Монголын хараагүйчдийн үндэсний холбооны гишүүд хэрэглэн харин 2015 оноос мобайл аппликейшн форматтаар хэвлэгчдэд хүрэх юм байна. Дур чадамжтай ухаан ухамсарын хувьд бол одоо бүрэлдсэн биднэрт хүртээмжтэй байдлаар дэмжиж өгөх юм бол бид бусдын ижил амьдрах боломжтой юм аа. Монгол улсын хэмжээнд нүдний өөрчлөлтөд 40 мянган иргэн байгаагаас сул хараатай болон бүрэн хараагүй 15 мянган иргэн байдаг юм байна. Хараагүй болон харааны хүнд алдагдaltaй хүнд нийгэмшигтэн цаад болох бэрхшээл их байдаг. Хэдий тийм боловч хараагүй хүмүүс харааны бэрхшээлгүй хүмүүсээс дутхгүй хөдөлмөрийн чадвартай байдаг талаар тэтгэлсэн юм а. Иймд харааны бэрхшээлтэй иргэдэд тэгш боловсрол олгох, мэдээлэл авах бололцоог бий болгох шаардлагатай байна.